Цаана уу? MB Shop-ийн мөнгөн чимэг байна. Өнөөдөр би та бүхэндээ Hewlett Packard буюу бидний сайн мэдгээд HP брендийн талаар дэлгэрэнгүй сонирхолтой мэдээллүүдийг хүргэхээр бэлдсэн байна. Өнөөдрийн байдлаар номер 2-т жигсэж байгаа 1939 онд Америк улсад үүсгэн байгуулагдсан өдгөө 87 жилийн түүхтэй асар нэр хүнд бүхий байгууллага байна. За зүгээр ч нэг компьютер үйлдвэрлэгч гэхээсээ илүү Silicon Valley буюу захиурын хөндийн анхны гараж стартап гэж үздэг байх нь 1939 онд Bill Hewlett болон Dave Packard нар $538 Стэнфордын оюутнууд байх үеэсээ анхныхаа гаражинда компани үүсгэн байгуулсан байдаг юм байна. Тэрхүү гараж нь өнөөдрийн захиурын хөндийн төрсөн газар гэж албан ёсоор түүхэн дурсгал болсон байдаг. Сонирхолтой факт гэхээр энэхүү хоёр хэрэг маань нэрээ HP-ийнхаа урд хойно гэдэг энэхүү хоёр үсгийг Joss Whedon байж шийдсэн байдаг юм байна. Мөн захиурын хөндийн соёлыг HP үүсгэсэн гэдгээ бидний мэддэг Google, Apple гэх томоохон компаниудын соёлыг HP үүсгэсэн гэж яригддаг байна. За дээрэс нь хамгийн анхны үйлчлүүлэгч нь Disney компани гэддэг. Анхных нь үйлчлүүлэгч нь ийм Disney гэдэг айгу том байгууллага байснаас айгу гоё гайхалтай санагдсан. За HP брендийн хувьд компьютероос гадна принтер үйлдвэрлэгч гэдгээр асар их нэр хүндтэй. Зарим хүмүүс нь хамгийн шилдэг принтерийнхаа зах зээлийн хамгийн шилдэг тоглогч гэж яригддаг. Байгууллагынхаа хамгийн их орлогыг болохоор принтерийнхаа хорноос олдгоо. Харин компьютеруудын хувьд гэхлээрээ маш олон брэнд зурлуудаараа ингэж алдартай. HP Pavilion гэхэр өргөн хэрэглээний энгийн хяналтанд хамаардаг. HP Envy нь илүү тансаг зэрэглэл дэлгэцийн гаралт илүү загвартаа анхаарч өгдөг бол HP Spectre нь илүү премиум ангиллын компьютер. HP EliteBook нь болохоор бизнес ангиллалд хамаарна. Батбух, хурдан, дээрэс нь материал лайф нь хамгийн урт гэдгээрээ. За HP Omni-ны хувьд болохоор тоглоомын загвар, гейминг загвар агаар сэлгэлт илүү сайтай байдаг бол HP Victus нь хамгийн залуу тоглоомын ангиллынхаа компьютер. За HP ZBook нь болохоор workstation гэх мэт бусад брэндүүдтэй харьцуулахад ер нь надад илүү ажил хэрэгч санагддаг. Даруухан гэж. Тоглоомын төрлөөрөө бол 3A зэрэглэлээр болохоор HP Omni ордог. Гэхдээ яг энэ цувралыг болохоор Woody хэмээх PC хэмээх компаниас 2014 онд худалдаж авсан байдаг. Яг өөрсдийнх нь гаргасан гэх юм бол HP-ийн Victus цуврал анх 2021 онд хамгийн анхныхаа загварыг танилцуулж исэн. Ер нь бол тоглоомын цуврал дундаа хамгийн боломжийн үнэтэй даруухан загвар гэж яригддаг. За Монголд болохоор хамгийн их харагддаг цувралууд гэхлээрээ илүү Pavilion, HP Envy, EliteBook энэ цувралууд нь HP-г ер нь хамгийн алдартай, хамгийн дөв загварууд гэж би бол хувьдаас боддог. За одоогийн энэ брендийн угсралтуудыг хаана гэхээр Хятад улс, за Мексик, Тайланд, Вьетнам, мэдээж Америкийн нэгдсэн улс, энэтхэг гэсэн улсуудад үйлдвэрлээд бусад улс руугаа импортлдог байна. За өнгөрсөн жилийн хувьд гэхлээрээ хамгийн өндөр борлуулалттай загвар нь HP-гийн EliteBook-ийн цувралууд буюу нийт 2.9 сая ширхэг дэлхийн нийтээр зарагдсан байдаг юм байна. За тэгэхээр би энэ бичлэгийн төгсгөлд одоо өнгөрсөн жилийн хамгийн сайн борлуулалт өндөртэй байсан HP EliteBook загварыг unboxing хийхээр авчирсан байна. HP EliteBook G10 гэдэг загвар ахны. За EliteBook маань болохоор HP-гийн хамгийн батбух суурьтай, чанартай гэж яригдах юм уу? MB дээр зарагдаж байгаа EliteBook-ны хувьд болохоор 2-in-1 буюу 360 харигддаг EliteBook байгаа. За энэ маань өөрөө 14 инчтэй, за Full HD-тэй харалттай. За EVA серийн одоо 12, 13 дугаар генерашны i7 болон i5 гэсэн сонголттой байгаа. RAM hard-ны хувьд болохоор 16 GB та. Ер нь бүх сонголтууд маань өөрөө 16 GB-ийн RAM-тай байгаа. Дээрээс нь hard-ны болохоор M2 болон зүгээр энгийн SSD гэсэн сонголттой байгаа. Тэгэхээр одоо үний хувьд бүгдээрээ нэг за 150-аас нэг 300 мянган ялгаатай, хамгийн хямдхан нь болохоор 3 сая 25 мянга, хамгийн үнэтэй нь болохоор 3 сая 300 мянга гэсэн сонголттой байгаа. Нэг батарей, нэг цэнэглэлтээр 8 цаг таны ажлыг бол явуулна. За мэдээж кино үзэх ч юм илүү ачааллах юм бол дунджаар 4 цаг бол
судалгаа таны ажиллагаа. Дээрээс нь маш хөнгөн 1.5 кг хэмжээтэй ойролцоогоор гэхдээ за тэгээд цэнэглэгч нь орохороо арай байхандаа нэмэлтээр одоо хувийн их уншигчтай. Манайд бол олгож байгаа энэ загварын бас давуу талууд бол байгаа. MB Shop-ийн та бүх салбаруудаас нэрээд авах боломжтой. Тэгээс нь Эрдэнэтийн салбарыг дахиад бас хэлье. Эрдэнэтийн орхон мол дотор манайд байгаа. Мэдээж манайхыг сонгох юм бол одоо 2 жилийн баталгааны хугацаа бол байнгын байдаг. Энэ дээр манайх сервис үйлчилгээгээ байнга танд амлаж идэг. Таны одоо програм тавих, систем тавих ч юм уу дээрээс нь одоо тодорхой хэмжээний сайжруулалт бүгдээрээ манай үйлчлүүлэгчдэд үнэгүй байдаг шүү гэж бас давхар хэлмээр байна. Тэгээд MB Shop-ыг сонгороо баярлалаа.